За эрхэм гишүүн Норвын алтууийг асуулт сунаа. За хоёр асуулт байна. Эхнийх нь энэ ч нэг 80 аж ахуйн нэгжийн тухай яриад байгаа шүү дээ. Тэгээд одоо тэр нь үрдчлээ тодорхойлох чинь ч бас яадгийг. Тэгээ 80 аж ахуйн нэгжид нэмээд бас 100 тэрбум төгрөг өгөх тухай нэг ил тэр яриад тань лээ. Энийг нэг тодруулаад хэлээд хийч. Зээл. Хоёр дахь нь чиглэлтэй холбоотой над дээр их олон асуулт ирсэн. Тэрний нэгийг асууя. Энэ нөгөө зээл хойшлж байгаатай холбогдоод энд бас асуудал үүсэж байгаа юм байна. 64 аж ахуйн нэгжид 9.1 тэрбум төгрөг хуваарлагдсан гэж байна. Хамгийн эцсийн шатанд. Одоо нэг 48 аж ахуйн нэгжид нэг 5.6 тэрбум төгрөг хуваарлагдах ёстой мөнгөгүй болчиход суугаад байна. Энийг одоо та бас тэр сайд майд янз бүрийн хүмүүст нь хэлээ шийдэж өгвөл яасан. Энийг шийдэх юм бол бас нэг энэ ковид ярьж байгаа нэг 350 ажлын байр хадгалагдаж үлдэх юм а гэж одоо энэ жиддүү эрхлэгчид надад хандаж асууад байгаа. Энэ дээр та тодорхой хариулт өгөхөөсөө гадна энийг шийдэлтэй 5.6 тэрбум төгрөг одоо юу юм бэ? Өчнөөр л үрж байхад одоо энийг хэдэн жижиг компани, дандаа том компаниуд тухай ярих юм а бид нар. Хэдэн жижиг компанид зориулаад та энийг нэг шийдчихэж яаж шийдэх арга замаа нэг хурал дээр нэг хилээд хийж. Алтуугийн гишүүний асуултанд хариулъя. 80 аж ахуйн нэгж гэдэг бол энэ гурил тэжээлийн үйлдвэрлэлийн салбарлалд оролцож байгаа үйлдвэрүүдэл хэлж байгаа юм л да. Тэгээ энэнийг бол нэг тусгаалаад нэг 80 аж ахуйн нэгжийг сонгож яваад тэр нь хөнгөлт үзүүлэх гэдэг асуудал бол биш. Энэ үйлдвэрлэгчдийн нөөц гайл дээр хөнгөлт үзүүлснээр тухайн бүтээгдэхүүний өртөг шингэсэн нөөц гайлаас чөлөөлж хэрэглэгчдэд очих ачааллыг бууруулах, үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлье гэдэг ийм л арга хэмжээ. 100 тэрбум төгрөгийг бол бид нар Улаанбуудан импортн дээр аж ахуйн нэгжүүд буюу гурил үйлдвэрлэгчдийг дэмжиж хөгжлийн банкнаас олгож байгаа хөнгөлтэй зээлийн их усэр. Энэ дээр одоо хин нэгэн компани аваад ингэж байх юм байхгүй. Алтан дараач гэдэг юм уу, Мил хаус гэдэг юм уу, энэ Улаанбаатар гурил гэдэг энэ гурилын үйлдвэрүүчийн квота аваад тэр авсан хэмжээгээрээ зээлээ авч оруулж ирж гурилаа л үйлдвэрлэх, гурил тэжээлэл үйлдвэрлэх асуудал. 100 тэрбум. Хүү 11.2. 9.1-ээр хөгжлийн банкнаас гарсан арилжааны банкны нэг 2-3% нэмэгдэх байх. Тэгэхээр нэг 12.1-тэй л болох гэсэн ийм тооцоолго. Жижиг дунд үйлдвэрлэл дээр сонгон шалгуулалт явсан байна. Өнгөрсөн 7 хоногт явсан 64 аж ахуйн нэгж дээр 9.1 тэрбум төгрөг хуваарлсан. За цаана бас яг тантай адил над дээр энэ хүсэл ирсэн байгаа. 48 аж ахуйн нэгжийн 5.6 тэрбум төгрөг. За жижиг дунд дээр бол 1.5 тэрбум, 15.6 тэрбум төгрөг байгаа. Энээс 9.1 тэрбум төгрөг нь тэнцээд хуваарлагдсан байна гэж би ойлгож байгаа. Энэ 48 аж ахуйн нэгж одоо над руу бас яг тантай ярьж байгаа хүсэлтийг өнөөгөө над руу явуулсан байлээ. Би энийг судлаадахыг надад байгаа хамгийн сүүлийн мэдээлэлээр бол 16 тэрбум төгрөг бол байх ёстой. Тэгэхээр би энэ 5.6 тэрбум төгрөг энэ 48 аж ахуйн нэгж яагаад шалгараагүй? Эсвэл шалгарчаад их усргүй байна уу гэдгийг би энэ сая 5 дахь болсон шалгуулалтанд өнөөдөр өчигдөр ирсэн байх ёстой. Тэгэхээр би өнөөдөр мэдээллийн аваад тань дээр ирүүлээ хариу өгье.